министр өрөөс нэлээд яригдчих шиг байна. Та энэ гүшүүнээр асуудлыг харж байгаа. Тэгэхээр бүлэх одоо үндэслэл үүссэн гэж бодож байна. Бүлэг дээр асуудал өндөгдсөн үү? За би бол судалгаа дараалан байр суурийг илэрхийлсэн. За ерөнхий сайдын хувьд бол одоо бас орлогоо нотлох залшгүй үүрэгтэй нийтийн албан тушаалтны хувьд тэгэхээр холбогдох газрууд нь ч гэсэндээ бас шалгах үүрэгтэй. Тэгэхээр тэр асуудлыг бол дэмжиж байгаа. Тийм. Залуучууд бол гадаа бас үзэл бодлоо илэрхийлж жагсаж байгаад бол баяртай байна. Яг тэгэхээр одоо Монголын арчил бас ухарж байгаа талаар бид бас олон жил ярьж байгаа тийм ээ. Тэгэхээр ингээд энэ арчил амьд байгаагийн илэрхийлэл талбай дараа одоо залуучууд байхгүй. Тийм. Тэгэхээр тэр утгаараа бол залуучуудыг бол одоо энэ үзэл бодлоо илэрхийлж байгаа явдалд бол маш их одоо баяртай байна. Асуудлыг ямар түвшинд авч үздэг тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн үг. За өнөөдөр манай бүлгийн хурлаар бол одоо нийслэлийн асуудлууд орж ирсэн. Нийслэлээр бол 24 мега төсөл гэдэг зүйл яригдчихаа. За энэ сарда улсын хурлаар 2026 оны хөгжлийн төлөвлөгөө бөгөөд одоо дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэл батлагдах ёстой. За үүнтэй бол одоо нийслэлээр яригдчихж байгаа энэ том өндөр дүнтэй энэ төслүүд бол бас эрэмт ресторан ямар бахын, хөрөнгө оруулалтын их үүсвэр нь ямар бахын гэдэг тал дээр бид нар бас маш их ач холбогдол өгж байгаа учраас урьдчилсан бэлдсэн байдлаар бол одоо ингээд нийслэлээр бол хэд хоногийн өмнө санал тавьсан байсан. За тэр асуудлаа авч хэлцлээ. За ойрын хугацаанд бол одоо маань арчил намын бүлэг бас энэ тодорхой улс төрийн одоо үсээд байгаа нөхцөл байдлын талаар бас бүлгийн хурал дээр илж тусаарч юм орж ирэх байх гэж бодож байна. Өнөөдөр бол бүлгийн арчил нам улсын хурал дахь арчил намын бүлгийн дарга цог тэрэл дарга бол гадаад томилолттой байгаа маргааш ирнэ. Яг одоо ерөнхий сайдын нэр хүндтэй холбоотой энэ асуудлыг ямар шатнд ирнэ ааж авч үзэж тодорхойлох нь хийх ёстой гэж үзэж байна. За эхний ээлжинд бол бид бол бас ерөнхий сайдын одоо өөрийнх нь мэдгдлүүд за мөн одоо тэр холбогдох байгууллагуудын тэр хяналт шалгалтын үйл ажиллагааг бас харцсан. За магадгүй бас арчил намын бүлэг дээр дуудаж энэ асуудал дээр тайлбар авахыг үгүйсэхгүй. Гэхдээ яг өнөөдрийн тухайд бол өөр бол илүү мэдээлэл бол байхгүй. За